Хэрвээ Альп хааж байгаа эзэнт гүрэн нь өөрийн чинь амьдралыг сүрүүлсэн байвал яах вэ? Клейн Тето бол ирээдүйд элит зэрэг болохоор бэлтгэж байгаа Цэргийн Академийн шилдэг сурагч. Тэр өнгөрсөн амьдралаа огт сандгүй тул ганц зорилго нь амьд үлдэж амжилтанд хүрэх. Гэхдээ нэг өдөр бүх зүйл өөрчлөгдөнө. Тэр нэгэн аимшигтай үнийг самсаргүй сонсдог. Түүний зүтгэж байсан эзэнт гүрэн нь түүний их орныг устгаж эцгийг нь хөнөөсөн. Уур хилэн давтсан Тето өндөр тушаалтай офицерууд арин тэр доороо ерөн сурчлагдаж эхэлнэ. Зогсож явсаа тэрээр сүмийн ойролцоо ухаан алдан унж тентгийн сайхан сэтгэлтэй санаачнууд түүнийг авч асран хамгаална. Гэхдээ өнгөрсөн нь түүний зүгээр ахгүй. Эзэнт гүрэн түүнийг үржүүлэн мөрдөж хүчлэг дайсууд араасаа гарч ирнэ. Тето бэлтгэл хийж улам хүчрэг болох тусам Зайфон гэж нэрлэгдэх хүчний тухай болон долоон сүнс гэж нэрлэгдэх домогт бийсийн талаар мэдэж эхэлнэ. Эдгээр бийс дэлхийн тэнцвэртэй холбоотой ба ямар нэгэн байдлаар Тетотойч бас холбоотой. Одоо тэр өнгөрснийхөө үнэнийг илрүүлж хүчрэг дайснуудаа нүүртүүлж яг юуны төлөө тулдаж байгаагаа шийдэх хэрэгтэй болно. Амеми Юки болон Ичихара Юкиногийн мангаас эдэлсэн Seven Ghosts 10-10 Микаге үнэхээр өөлгөө. Өдөр бүр нэг аним.